За хоёр дахь хушуу Skin Nutrition-ыг яаж хэрэглэх талаар та бүхэндээ бас бичлэг оруулъя. За түрүүн болохоор чинь би нөгөө нэг гэл түрхээд одоо Skin Fitness гэдэг одоо хушуугаараа явцсан шүү дээ. За тэгэхээр бид нар заавал энэ гэлээ дараа нь одоо бүлийн усаар угаагаад одоо нэгсэндээ цэвэрлэх хэрэгтэй гэдэг шүү. Зөвхөн бүлийн усаар хүйтэн усаар огт одоо угааж болохгүй шүү. Тэгэх юм бол арьсанд одоо гүнд орсон 46.3 градусын одоо тэр нөгөө халуун бооз тэ тэр чинь хөрчих учраас яах хэрэгтэй гэхээр бид нар хүйтэн бүлийн усаар угаах уу эсвэл зүгээр юм хүйтэн бүлийн энэ нойтон проблем гэдэг шүү дээ. Тэрнгээр арчиж болдог байгаа шүү. За тэрнүүрээс яг хүйтэн бүлийн усаар зайлж угаасны дараа скинээр заавал скинээ шавших байгаа. За тэгээ би шавшицсан байна. За тэгэнгүүт яах вэ гэхээр одоо нөгөө хушуугаа сална. За хушуугаа салахад аюу амархан шүү нөхөн. Ингээд энэ болохоор чинь 2 байсан бол тийм ээ 2 энэ болохоор чинь ингээ харах юм бол 3-таагаас 1 2 3 гэсэн. Тэгээ энэ болохоор чинь Skin Nutrition гэсэн одоо энэ хушуу байгаа. Тэгээ Skin Nutrition маань болохоор чинь одоо 2 төрлийн үйлчлэгээтэй байгаа. Витамин C серумыг одоо арсны эсэнд шингээж өгөх. За бидний одоо хэрэглэж байгаа одоо энэ серумыг одоо арсны гүнд шингээх гэсэн витамин C тэгээд Skin Care гэсэн 2 модтой байгаа. За төрүүлээд үзүүлээ те. За ингээ эргүүлэхэд болно аяа амархан. За артестрийг ингэвтэй ингээ харах юм бол дээдлэлт нь витамин C, доотлолт нь Skin Care гэж байгаа. За ихэд нь би одоо нүрээ очишүүлсэн шүү дээ. Тэгэхээр одоо витамин C серумээ төрөндөө аль болохоор ахиу хаач гэдэг юм. За ингээд за тэнгууд зүгээр тараач ш манайхаа ингээд ингээд шингээгээд очихлахгүй. Зүгээр ингээ хөнгөөр тараач. Эний чи бид нар ингээ гараараа үрээд гараа уучдаг байхгүй. Тэгээд тэгхгүйгээр за хаста гайхалтай үр дүн үзсэн манайхаа. Одоо зүгээр ингээ гараараа шингээх юм уу? Аппаратаар одоо янз бүрийн дермасан нэгтээ өмнө хэрэглэдэгсэн дермасан нэгтдэг аппаратаар одоо шингээснээс илүү 270 дахин илүү одоо нэгсэндээ 270% бүр илүү арсны гүн шингээж өгч байгаа. За төгснөхийн дараа витамин C серумыг төрхөнгөтэй би ерөнхийдөө 1 2 3 4 5 дээр тавьчихдаг. За та бүхэн өөрсдөө сонгоод тавьж болно. За ингээд харах. За энэ одоо мод нь болохоор чинь заавал ингээд гүйлэх маягаар хэрэглэдэг байна. За ерөнхийдөө бол витамин C серумыг арсныхаа гүн маш гоо шингээж өгсөн. Хамгийн гол нь юу гэхээр бид нар бүтээгдэхүүнээ арсныхаа гүн эсэнд одоо шингээх нь хамгийн чухал шүү дээ. Зүгээр нэг арсныхаа гадна ингээ те нялах биш. Хэрэг арсны гүн шингэж ин тэрнгээрээ нэгсэндээ бүтээгдэхүүнийхээ үйлчлэгийг 100 үзнэ гэсэн. За ингээ гүйлэх житл чинь гинт ингээд юу ячих штэ. Ингээд нэг гүйжихгүй штэ. Тэгэхээр их үгүй хэрэг хэдийнэ таны арсны чинь шингэцэн гэсэн. Тийм болохоор дахиад жоо нэмээд те ингээд тусаж хагаад